Даяаршиж буй өнөөгийн нийгэмд хүн төрөлхтний хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад эргэн хүнээс оюуны өргөн мэдлэг, мэрэгжлийн өндөр ур чадвар ихээхэн шаардах болжээ. Амьдралынхаа чухал сонголтыг хийх гэж байгаа охид хөвгүүд чухам аль сургуулийг сонгон суралцахаа шийдэн ядаж байгаа бол манай нэвтрүүлгийг үзээрэй. Бид 2 дахь удаага магадлан итгэмжлэгдсэн боловсролт хөрөнгө оруулагч, хүүхдэд ээлтэй оны шилдэг сургууль, хэрэглэгчдийн найдвартай түнш, оны шилдэг энтерпренеур өргөмжлөлт топ их сургуулиудын нэг Отгон тэнгэр их сургуулиас энэхүү нэвтрүүлгээ бэлтгэж байна. Тэртээ 1991 онд оюун хорлын гадаад талны дээд сургууль нэртэйгээр байгуулагдаж байсан энэ сургууль өдгөө 20 дахь авартаагаа золгож байна. 20 жилийн төвчээ гэдэг баггүй хугацаа. Хүнээр бол эр бие өсөж, эрийн цент хүрэн, жинхэнэ хийх бүтээх ориглон хүсэл тэмүүллийн үе. Отгон тэнгэр их сургуулийг үүсгэн байгуулагч Эдүгэ улсын хурлын гишүүн Дуламсрангийн оюун хорл 27 наснда анхны хувийн хөвшлийн дээд сургуулийг байгуулан Монголын боловсролын салбарт шинжилэл хийхээр зориглон тэмүүлсэн энэ их үйлс өнөөдөр үр шимээ өгч Монголын топ их сургуулиудыг түүчээлэн явна. Отгон тэнгэр их сургууль салбар 3 сургуультай. Үүсгэн байгуулагдсанаас хойш 20 жилийн нүрийг үзэж байгаа энэ сургуулийн ууган салбар бол багш орчуулагчийн ангийнхан. Өдгөө хэлний салбараа сэтгүүлийн ангийнхантайгаа нийлүүлэн хүмүүнлэгийн сургууль болгон өргөтгөж, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг явуулж байна. Отгон тэнгэр их сургуулийн хүмүүнлэгийн сургууль англи хэлний, дорн дахны хэлний, мэрэгжлийн гадаад хэлний, сэтгүүл зүйн гэсэн 4 тэнхимтэй. Англи хэлний багш орчуулагч бэлтгээд яг 20 дахь жилийнхээ нүрийг үзэж байна. Хэл гэдэг хэрэгцээ болсон энэ үед хүн бүхэн 2-оос доошгүй гадаад хэлтэй байхыг нийгэм шаардаж байна. Тиймээс ч Отгон тэнгэр их сургуулийн хэлний салбарын сургалт нэлээд төлөвшин, төгсөгчдөө 2-оос доошгүй гадаад хэлтэй болох тал дээр анхааран ажилддаг юм. Англи, хятад, солонгос, япон хэлний мэрэгчлэн багш уран оюутны хэлний чадварыг сайжруулахын дээр хэл сурах орчныг нь бүрдүүлэн өгсөн. Энд хэл сурахад зайлшгүй хэрэгтэй бүхий л кабинетууд бий. Лингафоны, видео хичээлийн, япон хэлний телемост, зайн сургалтын кабинетуудад оюутнууд хичээлээ хийн. Бас хичээлийн бус цагаар ч үйлчлүүлнэ. Хэл сурахад орчин материалын баазыг бүрдүүлж өгөхөөс гадна чадварлаг боловсон хүчин мэрэгчлэн багш нар хэрэгтэй гэдгийг энд л жинхэнэ утгаар нь харуулж байна. Магистраас дээш зэрэгтэй чадварлаг олон залуу багш нартай. Тэд оюутнуудтай тулж ажиллах, зааж сургах, мэрэгжлийн зөвлөгөө өгөх гэд хизээч туслахад бэлэн байдаг. Иймээс ч Отгон тэнгэрийн хэлний салбарыг төгсөгчд хаач очисон мэрэгжлийнхээ ур чадвараар гайхагддаг байна. Отгон тэнгэр их сургуулийн хүмүүнлэгийн сургуулийн өөр нэгэн салбар бол сэтгүүл зүй. Нийгмийн амьдрал өдрөөс өдөрт өөрчлөгдөн шинчлэгдэж, техник технологийн хөгжил гэрлийн хурдаар явагдаж байгаа үед сэтгүүл зүйн салбар хамгийн түрүүнд мэдэрч өөрчлөгдөх ёстой. Тиймээс ч Отгон тэнгэр их сургуулийн сэтгүүл зүйн сургалтанд хэрэглэгдэх техник технологи, материалын баазыг бүрдүүлэн нийгэмд хөрвөх чадвартай мэрэгчлэлтэн төрөн гаргахад онцгой анхааран ажиллаж байна. Отгон тэнгэр их сургуулийн оюутны телевизийн мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Хүүхдээ эхийн хөвлөд бүрэлдэн эхлэх цагаас л гэр бүлийн зүгээс өгч байгаа мэдээллийг зөв байх хэрэгтэй гэдэг энийг бол яамдаа. Телевизийн студ, радио студ, мультимедиа танхим, бичлэгийн танхим гээд бүхий л боломж нөхцөлийг бүрдүүлж өгчээ. Оюутнууд зохиолоо бичин зураг авч түүнийгээ эвлүүлэн дуугаа оруулж байна. Бүх юм компьютерчлагдж байгаа энэ үед оюутнуудынхаа мэдлэгийг өргөтгөн өөрсдөө эвлүүлэг хийдэг байхад сургах зорилгоор өнгөрсөн хичээлийн жилд мультимедиа кабинетыг ашиглалтанд оруулсан нь ихээхэн үр дүнгээ өгчээ. Отгон тэнгэр их сургуулийн сэтгүүл зүйн ангийг төгссөн оюутнуудын 80% нь төгсмөгцөө ажлын байртай болж байгаа нь энэ сургуулийн чанарыг харуулж байгаа бодит баталгаа гэлтэй. Олон сайхан эрдэмтэн доктор багш нараараа заалгасан эрдэм ухаан бүхнээ амьдрал дээр харуулan ажиллах бүрэн чадвар энэ сургуулийн ирээдүйн сэтгүүлч оюутан залууст бүрэн бий. Бүтцийн 3 сургуулийнх нь нэг нь хууль зүйн сургуулийн хамт олон. Улс их орондоо хэрэгтэй мэрэгчсэн хуульч төрүүлэхээр ханцуу шамлан ажиллаж байна. Монголдо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олон сайхан багш нараараа бид бахархдаг. Хөдөлмөрийн эрх зүйн баасан, иргэний эрх зүйн наран чимэг гээд Монголынхоо шилдэг хуульчдаар толгойлуулсан болохоор хуулийн хэмээн нэр итгэхээс ч яах вүлээ.
Сүүлийн үед хуулийн сургууль олширлоо гэж шүүмжлэгчид олон. Тийм ээ. Хуулийн сургууль олон ч жинхэнэ чанартай хуульч бэлтгэж байгаа нь хуруу дарам цөөхөн байна. Жухам тэр цөөн хэдийнх нь нэг болохоор л хууль зүйн сургуулийн сургалтын хөтөлбөрүүдийг стандартчилж, загвар хөтөлбөр боловсруулах ажлыг Отгон тэнгэр их сургуулийн багш нар хийж, одоо шинжилсэн хөтөлбөрийнхөө дагуу сургалтаа явуулж байна. Хуулийн сургалтанд Отгон тэнгэр олон зүйлээр анхдагч. Тэдний нэг нь сүүлийн үед нэлээд яригдж байгаа хууль зүйн клиник сургалтын төвийн тухай асуудал. Энэ төв мөн л 3 жилийн өмнө Отгон тэнгэр их сургуулийн хууль зүйн сургуулийн дэргэд дуршилтын журмаар байгуулагдаж байлаа. Харин одоо энэ төв үлгэр жишээ загвар төв болж хууль зүйн чиглэлээр сургалт явуулдаг бүхий л ихтэй сургуулийг эдний жишгээр клиник сургуулийн төвтэй болохыг шаардаж байна. Клиник сургалтын төвд оюутнууд нэгэн ядуу бага орлоготой иргэдэд үн төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч хуулийн олон чиглэлийн практик дадлагын үтсэн онлайн мэдлэгээ шууд баталгаажуулан практик дээр асуудлыг шийддэг сайн талтай. Мөн хуулийн цаг нэвтрүүлгийг оюутнуудтайгаа хамтран 2004 оноос хойш бэлтгэн иргэдэд хуулийн боловсрол олгоход анхааран ажиллаж байна. Хууль зүйн сургуулийн эрдэмтэн багш нар гадаад дотоодын олон төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж амжилттай хэрэгжүүлжээ. Отгон тэнгэр их сургуулийн хууль зүйн сургуульд оюуны өмчийн, олон улсын эрх зүйн, процессing, төр захиргааны эрх зүйн, бизнесийн эрх зүйн кабинет гэд бүхэлдээ кабинетийн систем шилжин сургалтаа явуулж байна. Кабинет бүр оюутны бие даан ажиллах төвийн зарчмаар ажилладаг тул хаалга нь үргэлж нээлттэй байна. Тиймээс оюутнууд хичээлийн бус цагаар тэндээс хэрэгцээтэй мэдээлэл авах, уншиж судлах боломж нөхцөл бүрэн бий. Хүүдээ бэлгүн охиндээ ингэч нарт өгөхөөр харилцан тохирсон болох 400 Дунзангийн төрөнгөөс хаав дөрвөн 4-р хорооны нутагт орших ардтын 120-өөс тоод 13 сая 400 мянган төгрөгийн үнэтэй хашаа байшин хурлыг хаасны мэдээлэлээс суугаад дараа нь алхаа зохино. За. Шүүх хурал хаалныг мэдэгтэй. Хууль зүйн сургуулийн 3 дугаар ангийн оюутан Амрбат. Отгон тэнгэрийн мянган оюутны төлөөлөл болсон тэрээр энэ хичээлийн жил сургуулийнхаа манлай оюутнаар тодорсон юм. Миний сонголт бол алдааг байсан гэж боддог. Тэгээд ер нь бол 11-р ангид төгсөөд их сургуулаа сонгоно гэдэг бол айгүй чухал сонголт. Тэгээд тэгж одоо сонголтоо хийж байгаа хүүхдүүдэд бол хамгийн түрүүнд би сургуулиудаа сонгохдоо орчинг нь хараасаа гэж хүсдэг. Өөрөөр хэлэх юм бол оюутан бол илүү сурагчаас илүүтэйгээр өөрөө бие дааж ажилладаг учраас энд бол орчин хамгийн чухал. Тэгээд Отгон тэнгэр их сургууль бол ямар ч байсан цэвэр цэмцгэр. Тэгээд дээрэс нь оюутнуудад зориулсан заал танхимууд нээлттэй байдаг учраас энд бол сурах боломж бол илүү их өндөр байдгаа гэж би хувьдаа боддог. Манай Отгон тэнгэр их сургууль бол мэдээж оюутнуудад дэмжих үйл ажиллагааг бол их явуулдаг. Хэрвээ та онд 1 жилийн хугацаанд онд сурч чадах юм бол төлбөрөөсөө 25%, 2 жил онд сурч чадах юм бол 50% гэдэг ч юм уу. Тэгээд Отгон тэнгэр их сургуулийнхаа шилдэг оюутан болох юм бол 20% гэдэг ингээд хөнгөлөлтүүд бол маш их байдаг. Тийм учраас та бүхнийг Отгон тэнгэр их сургуульд суралцаарай. Тэгээд бүгдээрээ хамтдаа энэ сургуулийн бүтээгдэхүүнүүд болоод ирээдүйд сайхан Монгол орныг бүтээцгээе гэж уриалж байна. Амжилттай суралцж буй оюутан залуусаа дэмжих олон хөтөлбөрийг сургууль өөрийнхөө хөрөнгөөр хэрэгжүүлдэг болохоор оюутан залуусын дунд ч өрсөлдөөн их. Жил ирэх тусам тэтгэлэгт хамрагдах оюутны тоо өсч байгаа нь энэ бүхнийг илтгэж байгаа юм. Улс оронд маань эдийн засгийн олон шинжилэлт хийгдэж байгаа энэ үед эдийн засгийн ухаан хамгийн их эрэлттэй салбар болжээ. Отгон тэнгэр их сургуулийн бүтцийн 3 дахь сургууль бол эдийн засаг бизнесийн удирдлагын сургууль. Энд оюутнууд эдийн засагч, нэгтлэн бодогч, санхүүгийн ажилтан, аялал жуулчлалын мэргэжилтэн болохоор чармаан суралцдаг. Энэ салбарт сүүлийн үед сургалтын олон шинэ арга барилууд нэвтэрч байгаа бөгөөд үүнийг мэдэрч тухай бүртэн сургалт заах арга зүй, техник технологио шинжилж байхыг цаг үе шаардаж байна. Тиймээс ч Отгон тэнгэр их сургуулийн бизнесийн удирдлагын салбарынхан нийгэм цаг үетэйгээ хүл нийлэн алхаж тэр бүх шинжилгүүдийг цаг алдалгүй хийж байгаа нь сургалтын чанарт нь ч эргээр нөлөөлж байгаа юм. Нэгтлэн бодох бүртгэл санхүүгийн интерактив програмын сургалтын төв ашиглалтанд оруулан оюутнуудыг сургууль дээр интерактив Diamond 5.0 Impact програмуудыг ашиглах чадварыг эзэмшүүлж байна. Манай сургуулийн эдийн засгийн салбарыг төгссөн ямар ч оюутан ажлын байран дээр гараад л хэнд ч гологдохгүй орчин үеийн програм дээр ажиллаж чадна гэсэн үг. Иймээс л улс их орныхоо өнцөг булан бүрт манай төгсөгч нар мэргэжлийнхээ ур чадварыг гайхуулан ажиллаж байна. Хамгийн гол нь мэргэжилдээ эзэн болж төгсгөөс гадна англи хэлний бүрэн мэдлэгтэй болон төгсөж байгаа нь тэднийг нийгэмдээ гологдохооргүй сайн мэргэжилтэн болгож байгаа юм.
Компьютерийн иж бүрэн 3 танхим, нэгтлэн бодох бүртгэлийн кабинет, аялал жуулчлалын кабинет гэд оюутнуудад хэрэгтэй бүхий л сургалтын төвийг байгуулсан. Оюутныг амжилттай суралцахад нь ийхүү материалын баазаар дэмжихээс гадна багшийн ур чадвар, мэдлэг боловсролд нь онцгой анхаардаг. Тиймээс ч эдийн засаг бизнесийн удирдлагын сургуулийн олон сайхан багш нараараа оюутнууд нь бахархдаг юм. Оюутнуудынхаа сурах идэвхээс гадна нийгмийн идэвхийг дээшлүүлэх үүднээс олон нийтийн ажлуудыг зохион байгуулж тэднийгээ урамшуулан тэтгдэг. Оюутны парламент 3 сургуулийнхаа оюутан залуучуудын дунд сонирхолтой ажлуудыг зохион байгуулж түүндээ оюутнуудынхаа оролцоог нэмэгдүүлэхэд анхааран ажилладаг. Өнгөрсөн жил нийт оюутнуудын дунд сайн үлсийн аяныг зохион байгуулж тэндээс цугласан 5 сая гаруй төгрөгийн эзүүлсийг Баянзүрх дүүргийн амьдралын боломж тааруу иргэдэд тараах ажлыг зохион байгуулжээ. Таамсурэ. Аймээ баяртай. Яг тэр баярын нугмас гараад ингэж яг үйлнэ. Тэгээд нэг хүүхдтэй нь яхад Мөрийн талаар бас хүн туслана гэж ямар сайхан байдгийг би олоод байна. Мөн оюутнуудын сонирхол хүслийнхэн дагуу олон секц дугуйлан клубүүд хичээлдэг. Мэтгэл цайны, залуу хуульчдын, сэтгүүлчдийн гэх мэт клубүүдээс гадна спортод авьяастай хүүхдүүдийг бүрдүүлэн шгшээ багийг бий болгосон. Отгон тэнгэрийн сагсан бөмбөгийн шгшээ багийнхан сонирхчдын Sprite League-ийн анхны авраг багаар тодрон алтан цомын эзэн боллоо. Сургуулийн зүгээс бэлтгэл хийх бүхий л нөхцлөөр хангасан нь тэдний амжилтанд сайнаар нөлөөлж байгаа юм. Мөн эдгээр баг тамирчдаа сургалтын төлбөрөөс тодорхой хуваар чөлөөсөн нь оюутнуудад улам их амжилт гаргах урам зориг болсон тухай тамирчид ийхүү ярьж байна. Бидрийг бэлтгэл хийх цагаар бол бүрэн хангаж өгдөг. Хичээлийн зав чөлөө хажуугаар бол сагсан бөмбөг тоглоод амжилт гаргана гэхэд бол хүндрэлтэй л байдаг. Гэхдээ манай сургуулийн удирдлагууд болон сургуулийн зүгээс бид нарыг заал танхим тэгээд бөмбөг хэрэгсэл бүх юмар бол хангалттай хангаж өгдөг. Тэгээ мөн манай сургуулийн удирдлагын зүгээс болохоор бидний төлбөрийг болохоор 50-100% хөнгөлж өгдөг. Шгшээ багийнханд. Энэ нь бол биднэрт бол маш үр өгөөчтэй байдаг. Шин зууны залуус шин сонголтыг хийж байна. Тэд сургалтын төлбөр гэхээсээ илүү чанартай сургалт, багшлах боловсон хүчин, материалын баазыг нь харах болсон. Оюутны зоогийн газар 2, интернет кафе, 40 мянган номын фонттой 2 номын сан, компьютерийн 3 лаборатори, спорт зал болон хурлын танхим, багш нарын оюуны алжаал ядаргааг тайлах караоке, саун, массаж гээд багш оюутанд хэрэгцээтэй бүхнийг иж бүрнээр нь догчуулан өгчээ. Эрүүл амьдрал гэдэг үн цэнтэй болсон өнөө цагт отгон тэнгэрийнхэн хамт олноороо зөв хоололдог, архи тамхигүй, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлж чадсан байна. Тиймээс өнөөдрийн залуус маань сонголтынхаа гол шалгуурт тухайн сургуулийн гадаад харилцаа, оюутнуудыг хамруулдаг тэтгэлэг хөтөлбөрүүдийг оруулах болж. Отгон тэнгэр их сургууль үүсэн байгуулагдсан цагаасаа хойш гадаад харилцаанд онцгой анхаарч ирсэн. Энэ хүрээнд гадаад дотоодын олон ихтэй сургуулиудтай хамтын ажиллагаатай байдаг тул оюутан солилцооны олон хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Тайваны Минчуаны их сургууль, Японы Камазавагийн Охтын их сургууль, Солонгосын Конгжугийн их сургууль, Швейцарын Тургаугийн багшийн сургууль, Английн Лондон коллеж, Голландын Инхолландын их сургууль гээд олон ихтэй сургуультай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байна. Оюутан өөрөө л хичээж чадвал гадаадын ихтэй сургуулиудад оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой. Энэ хичээлийн жилээс Тайваны Минчуаны их сургуультай оюутан солилцооны нэгэн шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Энэ нь 2 дээр нэмэх нь 2 хөтөлбөр. 2 жил Отгон тэнгэр их сургуульд сураад 2 жил Минчуаны их сургуульд суралцсан бакалаврын дипломтой төгснө гэсэн.
Өнгөрсөн хугацаанд олон 10 оюутан дээрх сургуулиудад детгэлэгт хөтөлбөрт хамрагдан мэргэжлийнхээ дагуу суралцаад ирсэн. Ингээд Солонгосын Конгжуугийн их сургуульд бүтэн жилийн тэтгэлгээр суралцаад ирсэн оюутнуудын яриаг сонсъё. Яг жилийн өмнө 2 сарын 27-ны өдөр явсан. Тэгээд анх явахаа өмнө 3 дахь курстээ битээр яриа, бичиг, хэл, сонсголын шалгалт өгөөд тэгээ ангиас шалгараад жилийн хугацаатай явсан. Сурч байгаа хугацаанд бит хоёр бол солонгос хэлний яриа болон сонсгол тэгээ бие даах чадвар маань маш их хөгжсөн байгаа. Отгон тэнгэр их сургууль багш нараа чадваржуулахад онцгой анхааран ирсэн. Тиймээс жишээлбэл Япон, Швейцар, Солонгос, Энэтхэг, Тайван, Англи, Америк гэх мэт улсуудын харилцаа холбоотой сургуулиуд руугаа багш нараа илгээж байна. Багш нар хэлний мэдлэгээ дэвшлүүлээ зогсохгүй, мэргэжлэрээ магистрантур болон докторантур суралцаад эргээд сургуульдаа ирэн мэдсэн сурснаа оюутан залуустайгаа харамгүй хуваалцдаг нь сургуулийн нэр хүндийг улам өндөрт өргөж байгаа юм. Хичээлийн 3 байртай 20-од жилийн баялаг туршлагатай хамгийн гол нь боловсролын салбарт өөрийн орон зайг хэдийнэ бий болгосон Отгон тэнгэр их сургуулийн үүд хаалга таны өмнө нээлттэй байна. Дэлхийн жишигт хүрсэн нэр хүндтэй сургуулийг сонгон суралцах хандлага нэгэнд тогтжээ. Энэ жишгээр Монголдо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгаа Отгон тэнгэр их сургуулийг зориорой.